За энэ удаа арьс ашиглагын бүтээгдэхүүний онцлог, шилдэг найрлагын талаар мэдээлэл хуваалцж байна. Хэрэглэгчид арьс ашиглагын бүтээгдэхүүний орц найрлагад илүү их анхаарал хандуулсаар байна. Арьс ашиглагын хамгийн сайн арга бол байгалийн гаралтай бүтээгдэхүүнээс хэрэглэх явдал юм. Хүний арьс үргэлж нэг төрлийн байдаггүй. Улирал хэрэглэж буй бүтээгдэхүүн арчилгаа, орчин нөхцөл гэх мэт хүчин зүйлсээс хамаарч өөрчлөгдөж байдаг. Таны арьсны төрөл тохирсон арьсны асуудлыг үр дүнтэй шийдвэрлэх нь таны арьс толгор, гялцсан арьсны зорилгот хүрэх түлхүүр юм. Ихэвчлэн бид өөрсдийн арьсанд юу хэрэгтэй ойлгохоо болж эргэлзэх үед найрлагын талаар дэлгэрэнгүй мэдлэгтэй байх хэрэгтэй болдог. Тиймээс шинжлэх ухаанаар батлагдсан байгалийн гаралтай алдартай арьс ашиглагын хамгийн шилдэг найрлагын талаар хүргэе. Үүнд нэгдүгээрт нь галлуурын хүчил. Энэ хөгшрөлтийн эсрэг үйлчлэгээтэй. Галлуурын хүчил нь арьс ашиглагын салбарт дээд амжилт тогтоосоор байна. Энэ арьсанд ус хадгалах чадвараараа алдартай чийшүүлэгч бүтээгдэхүүн юм. Энэхүү арьс ашиглагын найрлаганд бүх төрлийн арьсан тохиромжтой. Ялангуяа улирал солигдох үед арьс хуурайшилт ихээр явагддаг тул галлуурын хүчилтэй найрлагыг сонгохыг зөвлөж байна. Арьсанд хүрэхэд галлуурын хүчил нь арьсны давхаргад нэвчиж, усны молекулуудыг татаж, хадгалж, гүн удаан чийшүүлэх чадвартай байдаг. Энэ таны арьсны цангааг тайлаа зогсохгүй болбороо залуу харагдуулахаас гадна нарийн үрчлээний харагдах байдлыг багасгана. Галлуурын хүчил нь маск, серум, чийшүүлэх тос зэрэг чийшүүлэх бүтээгдэхүүнд ихэвчлэн агуулгадаг. За хоёрдугаарт нь ретинол. Энэ хөгшрөлтийн эсрэг үйлчлэгээтэй. Хөгшрөлтийн эсрэг даваа талаараа алдартай ретинол нь арьсны бүтэцийг сайжруулж, үршлээг багасгаж, коллагены нийлэгчлэлтийг идэвхжүүлдэг. Энэ хөгшрөлийн шинж тэмдгүүтэй тэмцэхийг эргэлхийж буй хүмүүс заавал байх ёстой зүйл юм. Насаа их тусам бидний бие дэх коллагены байгалийн хомсдол нь арьс суларч, хөгшрөлийн шинж тэмдгүүд мэдгэцүүд илэрдэг. Гэсэн эдis ретинол нь коллагены нийлэгчлэлтийг дэмжиж, уян хатан чанарыг сайжруулах үйлчлэгээ үзүүлдэг. Энэхүү АМД-ийн чөлөөт радикалаас арьсыг хамгаалах антиоксидант үйлчлэгээ үзүүлэх бөгөөд үрчлээний эсрэг болон нарнаас хамгаалах үйлчлэгийг маш сайн үзүүлдэг байна. Гуравдугаарт нь витамин С. Энэ маш түгээмэл байдаг найрлага юм. Энэ бидний мэддэг аскорбины хүчил бөгөөд арьс ашиглаганд коллагены молекулыг тогтворжуулан нэмэгдүүлж, хөгшрөлтийн эсрэг үйлчлэгээ үзүүлдэг. Энэхүү хүчтэй антиоксидант нь арьсыг чөлөөт радикалууд болон хүрээлэн буй орчны сөрөг нөлөөллөөс хамгаалж, гиперпигментац, арьсны өнгийг жигд болгодог чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Гэсэн хэдий ч витамин С нь бусад бүх арьс ашиглагын найрлагатай нийцдэггүй тул үүнийг хэрэглэхдээ ретинол эсвэл гуйжуулагч хүчил зэрэг бусад идэвхтэй найрлагатай хольж хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. За дөрөвдүгээрт нь ниацинамид. Витамин В3 буюу ниацинамид нь арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлж, үрчлээ болон нөсөд холбыг арилгах үйлчлэгээтэй. Ниацинамид нь бүх төрлийн арьсанд тохиромжтой, ялангуяа хөгшрөлийн эсрэг цайруулах үйлчлэгээтэй арьсанд тохиромжтой байдаг. Туслахын түвшинг тэнцвэржүүлэх нь арьсны толб үүсгээс сэргийлж, хит их тослохоос сэргийлдэг. Түүнчлэн ниацинамидын үргэлжлэлийн эсрэг шинж чанар нь шушрамтгой, эмзэг арьсыг тайвшруулах хамгийн тохиромжтой найрлага юм. Энэхүү найрлага нь эмчилгээ, ээлдэс, маск, тос зэрэгт агуулгадаг. Тавдугаарт нь альфа-гидрокси хүчил. Глюкозын хүчил болон сүүн хүчил нь нэгдэж аахыг бий болгодог. Глюкозын хүчлийг чихрийн ишингээс гаргаж авсан бол сүүний хүчлийг сүүнээс гаргаж авдаг. Арьс ашиглагын чихрийн ишинг нь арьсыг гуйжуулж, өнгийн сэргийн толгор болгодог бол сүүний хүчил нь нянгийн эсрэг үйлчлэгээ үзүүлдэг байна. Энэ хамгийн эмзэг, мэдрэмтгий, батг гарамтгай арьсанд маш сайн тохирдог. Арьсны эмчнэр аахыг хүмбэр хэрэгжиж болно гэж мэдгэж байгаа боловч концентрац төрлөөс болгоомжлохыг зөвлөж байна. Аахаа нэхвчлийн ээлдэс тоник, эмчилгээний уусмал, маск зэрэгт
байдаг. Энэ таны арсны төрлөөс шалтгаалдаг тул бүтээгдэхүүний зааврыг дагах хэрэгтэй. За 6 дугаарт нь керамидууд. Арсны хамгаалтын бүрэн бүтэн байдлыг хадгалах нь эрүүл арсанд хамгийн чухал байдаг. Эрүүл үед керамид гол байр суурийг эзэлдэг. Эдгээр липидийн молекулууд нь бидний арсанд байглаасаа байдаг бөгөөд чигийг хадгалах, чийг алдахаас урьдсан сэргийлэхэд маш чухал үүрэгтэй. Тиймээс энэхүү найрлагыг сонгон хэрэглэх үед арсны чигшил нь 100% нэмэгддэг байна. Керамидууд нь чигшлийн түвшинг сэргээж хадгалахад тусалдаг ба хөгжлийн эсрэг үйлчлэгтэй бөгөөд арсыг болбороо эрүүл болгодог. Энэ бүх төрлийн арсанд ялангуяа хуурай арстай хүмүүст илүү их тохиромжтой байдаг. Керамид нь ихэвчлэн чигшүүлэгч тосонд агуулгадагч, идэвхтэй бодис агуулсан цэвэрлэгч маск, тонер, серум зэрэгт мөн агуулгаддаг. Керамид сүртэй бүтээгдэхүүнийг өдөр бүр өглөө орой түрхэж болно. За 7 дугаарт нь аргон тос. Энэхүү ургамлын гаралтай тосн дотроо Е амин дэм пирулин хүчил агуулдаг байна. Антиоксидант өргөслийн эсрэг үйлчлэгийг үзүүлдэг. Нарны хордлогыг арилгах, эмчлэх, арсны эдгэрэлтийг дэмжих, арсыг чийшүүлэх үйлчлэгээтэй. 8 дугаарт нь Е витамин. Е амин дэм нь 8 төрөл байдаг. Тэдгээрээс токопиролын арс арчилгааны бүтээгдэхүүнд ихэвчлэн байдаг байна. Энэ арсыг чийшүүлж өргөслийн эсрэг үйлчлэгээ үзүүлдэг. Витамин С-тэй хослолбол илүү сайн үр дүн үзүүлдэг байна. За 9 дугаарт нь ногоон цайны ханд. Ногоон цайнд витамин С агуулгадаг тул антиоксидант өргөслийн эсрэг үйлчлэгээ үзүүлдэг. Энэ арсыг тайвшруулах үйлчлэгтэй төдийгүй хөгжлийн шин тэмдгийг багасгах үйлчлэгээтэй. Хэрвээ та найрлагт хит мэдрэгчлгүй бол бүх төрлийн арсанд хэрэглэж болно. Гэхдээ эхлээд арсны эмчээс зөвлөгөө аваарай. Ногоон цайны ханд нь цэвэрлэгч, тонер, серум, тос, маск зэрэгт агуулгаддаг. 10 дугаарт нь замагны ханд. Замагны ханд нь маш сайн чийшүүлэх болон хөгжлийн эсрэг нөсөө толбыг арилгах үйлчлэгээ үзүүлдэг. Улаан ногоон, хөх, хүрэн замаг нь арсыг гэрэлтүүлэх витамин С-ийн агуулмж өндөртэй байдаг. Байгалийн гаралтай арс арчилгааны бүтээгдэхүүнийг сонгох 5 шалтгааны талаар танилцуулъя. Үүнд 1-дүгээрт нь юугаарч орлуулшгүй орс найрлагатай. Хичнээн том брэнд байх нь хамаагүй бүтээгдэхүүний химийн найрлаган дээр суурилсан бол үнэтэй байлаа гэд байгалийн шимт хижээлийг орлож чаддаггүй. Байгалийн гаралтай арс арчилгааны бүтээгдэхүүний 80-90% нь хүний биед шимт хижээлээ өгөх чадвартай идэвхтэй орс найрлагыг агуулсан байдаг. Энэ нь тэднийг бусдаас үн цэнтэй болгодог зүйл юм. 2 дугаарт нь хашил үүсэхгүй. Эмзэг арстай хүмүүс дэлгүүрт ороод л гартаа таарсан бүтээгдэхүүнээ шууд авч чаддаггүй. Учир нь жирийн арсыг бодвол тэд химийн найрлагад маш мэдрэмтгий байдаг. Тиймээс байгалийн гаралтай бүтээгдэхүүн сонгох нь арс чочроохгүй маш зөөлөн байдаг учраас санаа зовлтгүй юм. Байгалийн гаралтай бүтээгдэхүүний шошгоноос хэрэгэлсэн бүх найрлагыг ямар ч төвөггүй харах боломжтой байдаг. За 3 дугаарт нь таны эрүүл мэнд бүхнээс үнцэнтэй. Судалгаагаар химийн аргаар гаргаж авсан синтетик орс найрлага нь арсны хашил, гормоны эмгэг цаашлаад хорт хавдар үүсгэх сөрөг нөлөөтэй гэж батлагдсан байдаг. 4 дугаарт нь нийгмийн хариуцлага. Дэлхийд хунцар хог хаягдал жил бүр 300 сая тонноор нэмэгдэж байна гэсэн судалгаа бий. Тэдний ихэнх хувь нь гоо сайхны бүтээгдэхүүний хунцар хог хаягдлын савнууд юм. Та органик байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг сонгох нь өөрийгөө байгаль ихтлэгээ хайрлах хайр юм. 5 дугаарт нь уламжлалт цэцэн ухаан. Эртээр үеэс л өвд эцэс маань байгальтайгаа зохицон амьдарч шимт хижээлийг нь хүртэж амьдрал авах, эрүүл мэнд, арс арчилгаандаа хэрэглэсээр ирсэн түүхтэй. За анхааран сонсон та бүхэндээ баярлалаа.